Сайн байцгаана уу залуусаа. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн видео хичээлээр та бүхэндээ Java програмчлалын хэлээр тоон дарааллын үр журийг олох, математикийн салбарт бактериалыг олох, геометри прогрессыг олох бодлогыг та бүхэнд хэрхэн бодох талаар тайлбарлая. За тоон дараалал гэдэг бол 0-ээс n хүртэл тоонууд байгаа. Эдгээр тоонуудын үр журийг бид нэр математикийн салбарт бактериал гэж хэлдэг. За өөрөөр бид нэр үүнийг геометри прогресс гэж хэлнэ. За геометри прогрессын томьёогоор бол давталт ашиглахгүйгээр бодлого бодох боломжтой. Гэвч өнөөдөр бид нэр дүү айл давталт ашиглан энэхүү геометри прогрессыг хэрхэн бодох талаар та бүхэндээ тайлбарлана гэсэн үг. За давталтын үндсэн хувьсгчаар хэдүүлээ. Айл давталтын үндсэн хувьсгчаар int гээд бүхэл тайлбараар i хувьсгчаа сонгож авъя. Эхлэх утга маань нэгээс эхэлнэ. За үр жур олох гэж байгаа учраас p гэсэн хувьсгчаа оноож өгье. Энэ маань эхлэх утга нь бас нэгээр эхэлнэ. За pi 2 ягаад нэгээс эхэлж байгаа вэ гэхээр нэгийг нэгээр үржүүлээд нэг гарна. Тийг тавьчих юм бол тоо маань бүх тоо тийг гарч байгаа учраас нэгээс эхэлнэ. P маань тоон бактериалын буюу одоо геометри прогрессийн утгыг хадгалж байгаа хувьсгчаа гэсэн үг. За доор нь үндсэн нөхцлөө бичгэн, нөхцлийн араас бид цэг таслаа тавиад i-н за эхний 5 тооныхыг олж үзье. Ингээд 5-та тэнцүү буюу баг гэд утгыг тавиад үгүй. Одоо i-ийн алхмын утгыг нэгээр нэмэгдүүл утгаа бичиглөө. Одоо энэ үүний дээр бид нэр p тэнцүү p үржих нь i гэсэн одоо архимедик прогресс, геометри прогрессыг олж байгаа томьёогоо бичлээ. Нэгсэндээ бактериалыг олж байна гэсэн үг. Бактериал гэдэг чинь одоо p-ийн бактериал гэсэн үг байгаа. За энэ маань яаж ажиллах вэ гэхээр нэгийг үржих нь 1 тэнцүү 1. За i алхам нэгээр нэмэгдэхээр нэгийг үржих нь 2 тэнцүү 2. За i алхам дахиад нэгээр нэмэгдэхээр 2-ыг үржих нь 3 тэнцүү 6 гэх мэтчлэн. За дараа нь 6-ыг үржих нь i алхам 4 гэдэг ингээ хариу олоо явдаг байгаа. За одоо хэдүүлээ энэ утгаа хевлээд үзье. System цэг out цэг print line команда бичлээ. Дотор нь за түрүүнийх шиг тоон дарааллын нийлбэр олдох шиг хэдүүлээ бичиж p хуваах нь i гэж бичнэ. Ягаад тэгэхээр p-ийн одоо байгаа утган дээр дараагийн утгыг үржүүлэх ёстой учраас за нэмэх нь хашлтан дотор үрж тэмдэг. Нэмэх нь i, нэмэх нь дахиад нэмэх тэмдэг тавиад хашлтан дотор тэнцвүүн тэмдэг. За тэгээд нэмэх нь p утгаа бичигнө. За цэг таслаа ард нь тавьж өгөө ажиглуулад үзье. Эхний 5 хүртэл тоон дарааллын үр жур нь 120 гэсэн утга бол гарна. 1-1-1, 1-2-2, 2-3-6, 6-4-ийн 24, 24-ийг 5 оржуулаад 120. За эхний 10 хүртэл тооны нийлбэр маань болохоор 3,628,800 гардаг. За энэ бодлого маань ерөөсөө бүх төрлийн давталтан дээр бол маш ихээр ашиглагддаг. За миний би ч гэсэн энэхүү project team сувгаар C нэмэх Java, за Python програмчлалын хэлэн дээр энэ бодлогыг хэрхэн бодох, за мөн алгоритм буюу алгоритмаар хэрхэн бодохыг тайлбарласан байгаа. За өнөөдрийнхөө хичээлээр та бүхэндээ Java хэлэн дээр дүү айл давталтыг ашиглан хэрхэн тоон дарааллын үр жур буюу бактериалыг олохыг тайлбарлалаа. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Манай сувг танд таалагддаг бол subscribe хийгээрэй. За бусад төвчлөрөдөө дараад коммент бичээрэй. Баярлалаа баяртай.